Химийн оруулыг дулааны илэрхлээр нь экзотерм болон эндотермин гэж ангилна. За, сайн байцгаана хүмүүстээ. Өнөөдөр экзотерм болон эндотерм процессын талаар судлая. За, өнөөдрийн туршилтанд маань штатив, термометр, шилэн аяга, шилэн савх, халбаг гэсэн зүйлүүд хэрэглэнэ. За, мөн натрийн гидроксид болон аммоны хлоридыг туршилтанд хэрэглэнэ. Энэ туршилтаар бид экзотерм, эндотерм процессыг хийж гүйцэтгэж, температурын өөрчлөлтийг ажиглана. Эхлээд натрийн гидроксидын усан дуусгын температурын өөрчлөлтийг судлая. Шилэн аяганд хийсэн усны температурыг термометрээр хэмжин тэмдэглэж авцгаая. Натрийн гидроксидыг шилэн аягтай ус дээр нэмж температурын өсөлтийг ажиглая. Одоо аммоны хлоридын мөн адил усан дуусгын температурын өөрчлөлтийг судлая. Шилэн аяганд хийсэн усны температурыг термометрээр хэмжин тэмдэглэж авцгаая. Аммоны хлоридыг шилэн аягтай ус дээр нэмж температурын бууралтыг ажиглая. Туршилтыг хийж гүйцэтгэсний дараах асуултад хариулаарай. Өгөгдсөн хоёр процессын аль нь экзотермийн, аль нь эндотермийн процесс вэ? Шалтгааныг нь тайлбарлаарай.